Сайн байцгаана уу та бүхэндээ Солонгос хэлний хос 11 гişгийн талаар харах гэж байна. Хос 11 гişг. За, хос 11 гişгийг эхлээд монголоор нь дуудацгаач. Ва, во, ве, ви, хүү гэдэг 7 байгаа. За, энэ дотроос бүтүү задгаа гэж байгаа. За, шууд монголоор үсгээ хэлээд зурлагыг нь зураа явчих. Би ишгүүдээ өнгөөр амжилтсан байгаа. Хайталтай болохоор зурлагуудыг нь бичсэн байгаа. За, эхлээд бүтүү маань 3 зурлагаас. За, эхлээд яг дээрээс доош, баруунаас зүүн, дээрээс доош гэсэн 3 зурлах хэлж байгаа. За, ихшгээр гişг нэмээд манайхаар бол болж байгаа. Энэ нь болохоор бүтүү. За, дараагийнх нь бас 3 зурлагтай. Задгаа энэ 3 зурлагтай. За, нэгт болохоор баруунаас зүүн, дээрээс доош гэсэн 3 зурлаг байна. За, одоо евсэг л болцгоо. Евсэг маань энэ дээр а дээр иг нэмээд евсэг болсон. За, тэгвэл евсгийг зурхтаа 4 зурлаг байгаа. За, эхлээд баруун талын босоо зураасыг дээрээс доош зурна. Дараа нь евсэг шиг 2 жижиг зураасаа татлаа. Баруунаас зүүн. Тэгээд зүүн талын дээрээс доош шугамаа татаад энэ евсэг маань бүтүү болж байгаа. За, дараагийнх нь болохоор задгаа бас 4 зурлагтай. Йодоор иг нэмээд задгаа болсон. За, эхлээд 2 жижиг зураасаа баруунаас зүүн гэж татаад дараа 2 босоо зураасаа дээрээс доош гэж татж байна. За, дараагийн үсэг ва үсэг маань у дээр а нэмээд ва болж байгаа. 4 зурлагтай гэсэн үг. За, эхлээд у үсгийн дээдлийн жижиг зураасыг татлаа. Дээрээс доош, дараа нь хөндлөн зураасыг нь баруунаас зүүн. Тэгээд а үсгний шулуун зураасыг дээрээс доош, тэгээд жижиг зураасыг нь баруунаас зүүн гээд 4 зурлаг. За, дараагийнх нь ва үсэг. Ва үсэг болохоор у дээр ог нэмсэнтэй у хоёр нийлээд ва үсэг болж байгаа. Ва үсэг шиг байна. За, ва үсгийг маань бас 4 зурлагтай. Эхлээд баруунаас зүүн гэдэг. У үсгний дээдлийн нурууг нь баруунаас зүүн. Дараа нь доотлын шүтээг нь дээрээс доош. Тэгээд дараа нь о үсгний уртлын жижиг шүтээг тэгээд дээдлийн том шүтээг нь дээрээс доош гэж ингээд 4 зурлаг. За, дараагийнх нь в үсэг маань 3 төрлөөр в болж хувирдаг. 3 өөр их шиг нийлээд 3 в-г бий болгодог гэсэн. За, эхний ялжинд а дээр эхний в нь болохоор у дээр бүтүү эг нэмээд тэгээд бий болсон. За, энэ нь болохоор за зурлагаа зөвхөлцгөө. У үсгийг эхлээд дээрээс доош гэдэг 1, 2 нь болохоор сүрийг нь татах уу баруунаас зүүн 2. За, тэгэнгүүтээ дахиад бүтүү ээж нь аатай адилхан шүү дээ. Тэгэл чинь дээрээс доош дахиад баруунаас зүүн дээрээс доош ингээд нэг 5 зурлах байсан. За, одоо дахиад в үсэг уудаар иг нэмээд дахиад нэг в болно. За, уудаар виг нэмэхээр уудаар и үсгийг нэмээд в болсон шүү дээ. За, у үсэг чинь өөрөө 2 зурлагтай, и үсэг 1 зурлагтай нийт ингээ 3 зурлагаар бичнэ. За, дээрээс доош, баруунаас зүүн, дээрээс доош 3 зурлагтай. За, дараагийн үсэг маань, дараагийн дахиад в маань у үсгэн дээр задгаа эг нэмээд в болсон. За, тэгэхээр у үсэг чи өөрөө 2 зурлагтай, задгаа эг чинь 3 зурлагтай нэхэл 5 зурлаг зурж в болох нэ. За, эхлээ баруунаас зүүн, дээрээс доор, баруунаас зүүн, дээрээс доор гэдэг ингээд 5 зурлагаар.
За дараагийн хос шиг маань бол V. V нь болохоор U дээр И-г нэмээд V болсон. За U үсэг чинь 2 зурлагтай, И үсэг 1 зурлагтай. Тэгэхээр нийлээд 3 зурлагтай болж иж V болох нэ. За баруунаас зүүн, дээрээс доош гэсэн зурлага. За дараагийнх нь U үсэг. За U хос шиг маань болохоор U үсэг чинь 1 зурлагтай, И үсэг 1 зурлагтай учраас юм нийлэхээр 2 зурлаг болж өгнө. И. За зурцгаая. Баруунаас зүүн, дээрээс доош. Ингэж зурагтана. За ингээд нийт 11 хос ихшгээ зурлагыг нэмжлээ. Одоо хэдүүлээ эхнээс нь бүх үсэг 11 үсгээ давтыг дуудлагыг. За эхлээд бүтүү Э бол яг тэргээр дуудаж бүтүү Э я е ва ве ви у За ингээд өнөөдрийнхөө шинэ үг болцгоё. Үсэг тус бүр дээр нэг үг оруулсан байгаа. За эхлээд бүтээтэй үг оруулсан байна. За эхний шинэ үг маань хичээх, зүтгэх гэсэн утгатай үг байна. Эсита. За дараагийн үг Испани гэсэн үг байна. Испания. Испания. За дараагийн үг аман яриа, хууч яриа гэсэн үг байна. Еги. За дараагийн үг төлөвлөх, бодох гэсэн үг байна. За Егихада. Дараагийн үг дац гэсэн үг байна. За дараагийн үг синнар зөвлөгөө гэсэн үг байна. Workshop. За дараагийн үг яагаад гэсэн үг байна. Вэ. За дараагийн үг гадаа гэсэн үг байна. Вэ. За дараагийн үг хөрмийн даашинз гэсэн үг байна. Вэтин тэрс гэдэг нь даашинз гэж байгаа шүү. Вэтин тэрс. За дараагийн үг ходоод гэсэн үг байна. Ви. За дараагийн эмч гэсэн үг байна. Писа. За ингээд өнөөдрийн маань шинэ үг маань боллоо. Бодлоо эхлэнээс нь дахиад үсгээ давтцгаая. За ва ви уй. За ингээд өнөөдрийн маань хос их шиг маань ингээд үрлээ. Нийт ингээд 40 үсэг маань Солонгос хэлний 40 үсэг 40-ийн болсон. За тэгээд дараагийн хичээлүүдээс эхлээд илүү их сонирхолтой хичээл гарах болно. Тэгээд хичээлтэйгээ хамт байгаад баярлалаа. Баяртай.